Сайн байцгаана уу? Өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр энэ чухал асуудал хэлцэж байна. Энийг одоо бид нар сайн хийхгүй бол түрүүний удаа бүгдээрээ мэдж байгаа үнэлгээн дээр бид нар унсан. Анхнаасаа төлөвлөлтөө сайн байхгүй бол үнэлж чадахгүй гэд лусан жамц гишүүнийг хэлсэн бол маш чухал. Магадгүй сонсоход уйтгартай юм шиг боловч маш чухал асуудал. За лусан жамц гэсэн сая хууцын тоо яриад байна. Хууцын тооноос гадна бас дотор нь агуулга маш чухал байна шүү дээ. Энд чинь маш их хаана юуг яаж хэрхэн тооцох вэ гэдэг том одоо ажил явж байгаа. Буюу одоо жишээлбэл хөгжлийн бодлого төлөлтийнхөө хуулийн 14-ийн 1-ээс 14-ийн 5-ын заалтын дагуу 2026-аас 2030 оны хөгжлийн төлөвлөгөө бодлого гарцсан байх ёстой. Энэ ихэлсэн үү? За энийхээ хүрээнд энэ 2026 оны хөгжлийн бодлогоо төлөвлөж чадчихжийн үү? За хоёрдугаар асуулт. За түрүүн гишүүд бас хэлээд ах шиг байна. Тухайн ажил төсөл үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд юу хэрэгтэй юм? Мэдээж мөнгө, санхүү. Тэр үүнтэйгээ энэ зорилтуудаа хэрэгжүүлэх төсөв санхүүгийн нарийн тооцоо хийсэн үү? Ямар байдалтай байгаа вэ? За энэ асуулт байна. Энэ бол суур гол асуудал гэж бодож байна. Тэгэхэд засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний 2024-өөс 2028 оны энэ төлөвлөгөөний хэдэн энэ төлөвлөгөөнд 26-ны төлөвлөгөөнд орсон бэ гэж асуумаар байна. За ингээд наривчлаад үзвэл мянган асуулт ээж олон товчлоо жишээ олгоод ганц хоёр асуулт нэмээд асууя. Тэгэхээр хоёрдугаарт миний бас асуух гэдэг юм жишээлбэл ингэсэн байна. 333 тэрбум төгрөгийн өртөгтэй спорт заал барина гэсэн маань нэр нь президент гэдэг амуудаа нийгмийн салбарын бодлогын хүрээнд зээлээр санхүүжүүлэх төсөл арга хэмжээний өрөөнд. Тэгэхээр бид нар өнөөдөр хүртэл өчигдөр хүртэл байнга яригадаад байгаа асуудал юу вэ гэхээр гадаад энэ үрийн ашигтай байдал, зээлийн ашигт одоо зарцуулалт. Тэгэхээр ийм одоо 333 тэрбум төгрөгөөр тухайн одоо спорт залыг барих нь зүйтэй вэ? Яагаад яг ийм үр дүн авчрах уу гэдэг тийм асуулт байна. За хоёрдугаарт нь болохоор жишээлбэл хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих шинжлэх ухаан технологийн паркийг бас байгуулах гэд. За яг ийм шинжлэх ухаан технологийн парк үнэхээр хэрэгтэй юм уу? За тэг хэрэгтэй, үнэхээр хэрэгтэй гэдэг байгаа бол энийг заавал энэ хөтөлбөрт оруулахгүйгээр хувийн сектор энийг санаачлаад барьдгүй мүү? Бид нар чинь нээлттэй зах зээлтэй шүү дээ эдийн засгийн. Тэгэхээр эрэлт нийлүүлэлтийнхаа онлоор ингээ явах ёстой бус уу? Яг уу энэ бодлогоор хувийн секторыг мотивацлж өдөөж болох юм аа. За дараа нэг асуулт бас жишээлэл яриад байгаа. За төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн төлөвлөгөөнд тусан төсөл арга хэмжээтэй хэр уялдаж байгаа вэ? Ганцхан жишээ хэлье. Энэ дээр ингэсэн байна. Олон улсад өрсөлдөхүйц чанартай тэгш хүртээмжтэй ерөнхий боловсролыг хөгжүүлнэ. За тэрэн дотроо зорилттой үр дүнгийн шалгуур үзүүлэлт нь PISA гэд олон улсын үнэлгээний иргэн байна гэсэн маа. За энэ үнэлгээ зорилттой хэрхэн үрэх юм бэ гэсэн чинь сургууль барих, спорт заал барих мэтийн ийм үйл ажиллагаа арга хэмжээ орцсон. Тэгэхээр чин эн чи яг үр дүн шууд нөлөөлөхөр байж чадж байгаа мó? Гэх мэт ийм логик юм алдаа гарцсан зүйлүүд баггүй цөөнгүй байна. Ингээд товчхон асуучи. За эхний асуултанд эдийн засгийн хөгжлийн урилга ажлын хэсгийн 3 номер. Номерсоо та эрдэнэд орчих юм уу асуудал дээр хариулж болно шүү дээ. Орцсон байгаа тий. За. Мөнхсөйл гишүүний асуултанд хариулъя. Таны асуусан тэр хөгжлийн бодлого төлөлтийн удирдлагын тухай хуулийн 14-ийн 3 заасан улсын хөгжлийн нөгөө 5 жилийн хөтөлбөр 26-аас 30 оныхыг биднес боловсруулж байгаа. Хуулийн заалтаар энэ зөвхөн манай яам биш, салбарын яам, шинжлэх ухааны байгууллагууд, хувийн хвшил бүгд хамтарч боловсруулах ёстой. Тэгэхээр саналуудыг авах ажлууд хийгдээд явж байгаа, боловсруулж ажиллаж байгаа. Хоёрдугаарт нь бол биднес өнгөрсөн намар засгийн газрын үйл ажиллагааны 24-өөс 28 оны хөтөлбөрийг боловсруулж бас их удаар батлуулсан. Энийний агуулга маань бас 2030 онтой нэлийн адилхан уялдаатай байх ёстой. Энэ тал дээр биднес хөгжлийн бодлогын баримт төчүүдийн уялдааг хангах тэр онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Сая таны асуусан тэр ерөнхийлөгчийн ордоноор 330 тэрбум гэдэг бол энэ бүгднээ хятад улсын буцалтгүй тусламжаар санхүүжих төсөл гэж ойлгож байгаа. Бусад төслүүдийн мэдээллийг манай яамд газрын дарга нар хариулж байгаа.
За намын сайд орлого. Намын сайдын микрофон. За баг эдийн засгийн яамнаас хариулчлаа да. Тэр президент зохицолбор бол спортын том хэмжээний зохицолбор бөгөөд хүүхэд залуучуудын одоо нийтийн тамираар хичээлэх боломжийг бий болгож байгаа. Ирээдүйд одоо аливаа өгөөжийг бас бид нар харахтаа мэдээж эдийн засгийн өгөөж талаас харна, нөгөө талдаа нийгмийн үр нөлөө талаас бас тооцох нь зүйтэй. Тэгэхээр энэ бол ирээдүйд хүүхэд залуучуудад чиглэсэн, за дээрэс нь нийтийн тамирыг дэмжсэн ийм одоо төсөл байгаа. Хоёр дахь гол одоо энэ дээр хаанаас ямар мэдээлэл авсныг мэдэхгүй байна. Тодорхой зүйл юу гэхээр энэ бол ямар нэгэн зээлд хамрагдаагүй буцалтгүй тусламжаар хийгдэж байгаа ажил. Тэгэхээр ингээд гишүүдэд байгаа мэдээллийг бас үнэн зөв хамтдаа л гэж бодож байна. Хэрэгжүүлэгч байгууллага нь бол одоо юуны барилгаатай болтын яам дээр хэрэгжиж байгаа зүйл байна. За тэр мөксөй гишүүн тодруулъя. За байна. Ерөнхийдөө бол тэгж байгаа, ингэж байгаа гэд хэлээд байгаа. Тэгэнгүүтээ бодит байдал дээр тэгж байгаагүй, ингэж байгаагүй байдаг байхгүй юу? Жишээлбэл ээлжит бус хурал дээр чуулган дээр бид нар дараалал зөрчөөд хүчний төлгөөг баталсан. Холбогдох тэр санхүүгийн их үүсэр төсөв тооцоолоо оруулж ирээгүй шүү дээ. Одоо хүртэл. Тэгэхээр ингээд нөр хуурмаг байдлаар цаг нөхцөөж арга цаагаад байгаа юмд бид нар бол хуурдахгүй. Одоо үүнээс хойш одоо бусад гишүүдийн хилээд байгаачлан нэг л их оронтой, нэг л үр хүүхдүүд маань амьдрах улс яг чин сэтгэлээсээ сайн ажилламаар байна. Хурлын асуултанд аргацааж өнгөрөөж юусоо болохгүй харъя. Тэгээд тэр одоогийн явцын ч гэсэн хармаар байна. Маш олон этгээдүүдийг тэр хиний төрийн нарийн хэлж байгаа шиг оролцуулах ёстой шүү дээ төлөвлөгөөнийхөө боловсруулалтанд. Одоо явж гэн гэдэг чинь хэрвээ 20-30% амжихгүй 4 сарын өмнө үнэлгээгээ хийж эхлэх ёстой, танилцуулах ёстой. Тэгэхээр энэ хугацаанд дээр би эргэлзэж байна. За